Зарек. За. За гинэ. Сайн байцгаана уу, энэ өдрийн минь төргий. Светагийн одоо юук вэ? Өөлөө юук үү? Нэрээ өгсөн. Гүү. Шууд ийгээл тэр чигээр гүрийгээл ороод ирсэн. Амьдралын шивнэм гэдэг юм уу? Тэгэхээр наачаас амар сонь гамбууш байсан. Сайн байцгаана уу? Өнөөдрөөс миний ярилцлагын подкастыг хэлж байна. Юу болох юм бэ? Чи яга идэж бодлоогүй юм. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс миний подкастыг хэлж байна. Өнөөдрийн зочин маань Пожа Drag Queen. Монголын анхны ууган Drag Queen-үүдийн нэг байгаа. Сайн байцгаана уу? Миний нэр чинь яг хоо Пожа хэрэг яг юусэн ч утгатай гэдэг. Хүмүүс амар гой нэр өгдөг шүү дээ. Юу гэдэг Алнович гэдэг ч юм уу те Бонович гэдэг. Ерөөсөө ингэ ийм нэр өгч амар хэцүү. Тэгээ би чинь нэг тухайн үед нэг патата гэдэг нэг блог бичдэг байсан. Тэнгүүд за яшиг поолгоо. Тэгээд угаасаа энэ байгаа хүмүүс самаагүй ахмад юм чи ажаа нэмчээ. Тэгээд илүүдэд бодохгүйгээр тэгээд поож байгаа. Та хэдэн оноос эхэлж трак хийсэн бэ? Ер нь бол би чинь тим айхтраас суучин бол биш шүү дээ. Яг уу тухайн үед би чинь нөгөө өөрийгөө яг Монголд нөгөө 12 онд буцаж ирсэн. Тэгээд 12 онд буцаж ирэхдээ нөгөө тухайн үед чинь нөгөө баян өдөр болгон гей баар нь дуудаг байсан хүн чинь Монгол ирсэн чинь гей баар нь байхгүй болохоор за гей баар нь нээчээ. Гей баараа нээсэн 12 онд. Тэгчээд юу тэгсэн чинь нөгөө тухайн үед би өөр drag queen байдаг гэдэг юм мэдэхгүй. Тэгээд нөгөө drag queen байхгүй юм чинь за тэгвэл би өөрөө болчихъя гэдэг. Тэгээд тэгэхээр 12 онд өнөөс drag хийж байгаа байхгүй. Гэхдээ тэрнээс ч өмнө одоо тий Vanity 18 тэр чинь 2010 марууд байна тэр өнөөс drag хийгээд эхэлсэн байсан юм лээ. Даанч би нөгөө жилдээ ганц удаа нэг 7 хоногор ирдэг хүн чинь тэдүүс юм байдаг гэсэн мэдэхгүй байж байгаа. За байхгүй бол өөрөө хийчихгээд хэлчихсэн. Таны яг үндсэн мэрэгжил би чинь ер нь бол эдийн засаг санхүүж тэгээ банкир гэж явдаг. Тэгээд юу гэдэг их сургуульд эдийн засгаар Монголд орчоод тэгээд Момшогийн юугаа тэтгэлгээр Японд яваад тэнцэнэ ер нь бол яг их сургууль бол макро эдийн засаг, микро эдийн засаг, хөгжлийн эдийн засаг гэдэг зүйлээр төгсчод тэгээд юунд хөрөнгө оруулалтын банкнд ороод тэгээд хөрөнгө оруулалтын банкнд ер нь тэгэл олон жил нүдүүлсэн тэгээд юу гэдэг 2004 оноос 4 онд хөрөнгө оруулалт гэдэг. Тэгэл яг нөгөө Lehman Brothers энэ гэдэг нөгөө баахан дампуурч явах үед тэр чинь баахан ажил хийгээд би чинь нөгөө өглөөний 9-өөс шөнийн 3 хүртэл 2-3 хүртэл ажилладаг. Тэгээд ажиллаа тарчаад өргөжлүүлээд явж гей баарнд очиж уудаг өдөр болгоо. Тэгээд 2-3 цаг унтчаад тиймэрхүү амьдралтай байсан. Таны Японд их олон арилжааны банкуудыг дампууруулж ирсэн гэсэн. Арилжааны банкыг бол аварсан шүү гэж ярих юм бол эдгээр дампуурч гэдсэн. Тэр томуудыг тэгээд арилжааны банкуд болон даатгалын газруудыг тэгэл нөгөө мөнгө хэрэгтэй болохоор 2-3 тэрбумаар мөнгө босгож өгөөл тэр. Гэхдээ бас задлж дампууруулсан юмнууд байгаа. Одоо банк тэнцээшнтэй дахин хүчин энэ төр гэдэг нэг юм нэлээд том одоо банкнаас бараг том шиг банк болсон тэр байсан. Тэднүүсийг ингээд нэг жоохон мяарангуут нөгөө юу гэх хөрөнгийг нь бүгдийг ингээд задлаад заримыг бүр 20% үнээр нь зараа заримыг нь 80% нь зараад гэж задлж харааж тиймэрхүү зүйлүүд байгаа байна. Пажа одоо яг хідэн хилтэй вэ та? Жино? Хил. Хил үү? Би ч одоо Жингэрт би яах юм? Би ч одоо нэг 10 хил турцсан шүү дээ гэж хэлчихсэн чинь. Жингэр хэлэх юм бол 70 54 гэж 72 хилтэй байгаа. Юу ямар хэлээр ярьдаг байх юм бол за ер нь бол унхан монгол хэлтэй. Тэгээд юу угаасаа манай үеийн чинь бүгдээрээ нэг орос хэл сурдаг байсан. Нэгтээ оросыг бол жоох мартаад дуусч байгаа. Англи хэлтэй бол нэлээд сайн. Японд угаасаа 10 15 6 жил амьдарсан болохоор ер нь бол Японд хэр баргийн дундч Японоос гайгүй Япон хэлтэй. Яг уу их сургуульд сурч ирсэн гэх юм бол Германд сурч ирсэн. Гэтэ ярихгүй болохоор мартцсан. Хятадаар юу тэгээ биш нэг ажилласаа 12-нд гарчаад юу гэдэг юм нэг жил жоохон амарсан. Тэгээ Тайванд очиод сургууль сурч байгаа нэртэй.
Тэгээд гэтэл суранга баг нөгөө жоохон тахвай чинь амарсан болохоор юу гэдэг тэтгэврийн мөнгө юм хааш. Тиймэрхүү зүйл авсан болохоор тэгээ сар болгоо ийж тийш яваад нэг тиймэрхүү маягаар нэг жил орчим амьдарч ирсэн. Тэгээ хятадаар бол яг нь ер нь нэг гайгаар ярьчул ярьчихна. Гэтэ нэг бүр төгс төвшөнд бол биш. Та нийт одоо хэдэн орноор аялж ирсэн бэ? За мэдгүй тоолж бол үзээгүй. Гэтэ нэг 34 5 өдөр л байгаа юм. Энэ туршлагаас одоо үзэхэд яг өнөөдөр яг энэ Монголын драг queen-ууд яг аль төвшөнд байна? Яаж явж байна? Ер нь бол сүүлийн хэдэн жил Монголын драг queen-ийн борлого бол айгүй сайжирсан. Яг нөгөө намайг анх ирж ах чинь болохоор ингээд юу хүмүүс ч нөгөө драг queen болон трансгендерийнхаа ялгааг мэдэхгүй те. Тэгэл нөгөө гоё харагдах гэсэн хүмүүс. Тэг яг нөгөө entertainment гэдэг утгаар нь биш. Зүгээр л ингээд нөгөө мисс алхалттай, гоё хувцастай, гоё хүүхэн харагддаг. Тэгээд нөгөө тийм хүмүүсийн шин тэгэл зарим нь угаасаа яг тэр чигтээ хөөсөө солиулаад юу те жинхэнэ эмэгтэй болоод ингээд явц хүмүүс байгаа. Драг queen ч болохоор өөрөө шал өөр юм байгаа те. Ерөнхийдөө хэтрүүлэхтэй урлаг байгаа даа байхгүй те. Тэгээд нөгөө нийгмийг явуулсан те. Та нар одоо эмэгтэй хүн гэхээр ийм байх хэрэгтэй те. Эмэгтэй хүн гэхээр заавал дар батлаа будах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Эмэгтэй хүн гэхээр ийм байх хэрэгтэй. Тэгвэл тэр эмэгтэй хүний шин бүр илүү хэтрүүлээд харуулчих л та. Гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө юу гэдэг нь эрэгтэй хүмүүсийн одоо ийм юу гэдэг нь нийгмийн хөвсөн юмыг ёжилсон маягийн тийм урлаг байгаа даа. Тэгээ яг нөгөө анхчин болохоор шин тэгээд юу гэдэг нь тэр 2012 онд ч болохоор яг ингээд нөгөө урлаг болж тэр салааг байсан. Тэгээд юу гэдэг ихэнх драг queen болохоор зөвхөн нэг ам барайл нэг гоё болох гэж харагдсан хүмүүс байдаг гэсэн. Одоо бол тэгэл айгүй ингээд юу гэдэг олон жанртай болчихлоо шүү дээ. Тэгээд тэр жанр ч өөр айгүй сонирхолтой. Тэгээд би чинь эренгүүтэл драг queen болоход тухайн үед би чинь Японд айгүй олон драг queen-тэй найзууд гэсэн. Тэгэхээр нөгөө эднүсийн ингээд нөгөө олон төрөл байдаг мэддэг гэсэн болохоор тэгээ би чинь өөрөө нэг царай ботоо юм чинь царай ботоо гэж гоё болох гэж бодоод ирсэн яах юм. Тэгэхээр илүү нөгөө өрмөц харагтан чухал гэж бодоод тэгэл ингээд нөгөө нэг янз бүрийн хувцас тэр хийж өндөр өмсдөг байсан. Тэгэл нөгөө бажаана юу тэ том одоо хилүү болдог ч юм уу те эсвэл амар улс төрчсөн хувцас ингээд нөгөө Обама энтриг Путин энтриг бүгдийг нөгөө драг queen болгож жагаад ингээд хэвлэлсэн юм халааж малаачтай юм. Тэгээд ер нь жоохон юм ёжлолт тал руу явчихсан. Тэгээ яг нөгөө тийм нөгөө шинэ урсгалч шиг юм байх чинь өөрөө айгүй зүгээр чухал байсан гэж боддог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг одоо болохоор те манайхан ч ингээд бүгдээрээ бүх төрлөөр байна те дуултан дуулан бүжгэлдэг хүн дөрөөдөг дөрөө тэгээд бүгдээрээ бас айгүй тийм авьяаслаг болсон те өөрөө маа бодчихно би ч юм бол те хачин юм байсан шүү дээ. Ам барьж чадахгүй. Нөгөө дууны үг хийж чадахгүй. Тэгээ өндрөгшөлтэй готл дээр явж чадахгүй. Нүрээ бодож чадахгүй. Хувцаа хийж чадахгүй. Тэгээд чадж байгаа зүгээр нэг салбан жалцганах эсвэл юм ярих. Тэр нөгөө юм ярьдаг. Таны одоо хувцлалт байна, буудалт байна, таны үзүүлбэрүүд байна. Нэг тийм хурц жокер шиг байгаад байдаг шүү дээ. Тийм яг таны яг өөрийн стил. Тийм, ер нь тэгэл яг нөгөө миний төрөний хэлсэн шиг те нийгмийг ёжилж байгаа гэдэг зүйл чигээр айгуу чухал. Тэгээ би чинь тэр төрөө нөгөө эмгтэй болох гээд байгаа хүн биш. Тэгээд тэ бүх хэлгээд боо тасалж гэсэн төрлийн хүн биш болохоор тэгээд жирийн үед ер нь бол яг ийм хоц мосч амар ядгатай одоо ч халууцаал юм л та. Наад чинь ч гэсэн. Тэгээд нөгөө тийм болохоор юу гэдэг нөгөө хүн өөрийнхөө чаддаг жанрыг хийсэн зүгээр. Тэгэхээр ч нөгөө миний гонц чаддаг жанр ч юм болохоор юу гэдэг нь жоохон нийгэм шөөмжлээ хандах эсвэл шоглох тий шоолс маягтай ч юм. Тиймэрхүү зүйл нь илүү зүгээр санагдав. Одоо л та ийм лаунж караоке ажиллаж байгаа. Тэнд драг шоу болж гин үү? Хит өдөр болж гин? Ер нь бол драг шоу өдрөл хийхгүй байгаа. Тэгээд тий яг хаяа нөгөө нэг ариуна бит хоёр нэг хоёр цагаал гэдэг нөгөө хоорондоо ингэ сууж байгаас юм ярьдаг. Тэр ихтэй юу гэдэг тийш толгомол ус идэхгүй. Тэгээд ер нь би чинь тэгэл нөгөө нэг анх чинь хамгийн анх чинь хамзог нэг чинь тэр чи одоо яг нөгөө тэгээд DX шиг хөгжимтэй тэгээд драг шоу өндөр үзүүлдэг тийм байсан. Тэгэл тэрнээс ч хойш ингээл улам чимээгүй юм руу ингээл нөгөө тэгээд одоо энэ 14 жил одоо ч 4 сарын өнөөдөр ч хэдүүлээ 4 сарын 20 доор ч манай 15 дахь жил эхлэх гэж байгаа байхгүй юу. Гэхдээ тэгээ энэ 15 жилийн хугацаанд 10 удаа ийштэй шинэ гэдэг ч юм уу те. Тэгээ тэр болгондоо ерөнхийдөө нэг концептыг өөрчлөлт явж байгаа. Тэгэнгүүтээ яг нөгөө драг queen чинь нэг
одоо тэ юу Black-ийн би бол нэг амар том юу гэдэг нь сорилттой гэж бодож байгаа. Drag-ын чинь ингээд нөгөө нэг үзүүлбэрээ дахин хийгээд хүмүүс уудчихдаг. Тэгэхээр заавал шинэ юм гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ заавал шинэ юм гаргаж ирэхин тулд заавал баахан шинэ санаа авах хэрэгтэй. Тэгээ 7 хоног болгоно гэхээр ер нь бол олуулаа баг болж ижил тэрийг хийж чадж байгаа болохоос нэг юм уу хоёр drag юм бол юм хийж чадахгүй. Тэгээ би ч одоо өөрийнхөө тэр караоке дээр юу гэдэг те. Тэгээ ер нь бол би нэг үзүүлбэр үзүүлдэг. Юм чинь тэгэл юу залуу боолшоо өдөр яриад сууж ирсэн нэг хөдлөө амар байдаг байхгүй юу. Өнөөдөр одоо ч тэгээд та оогоо хийх үү? Харин жоохон ядаргаатай санагдаад би залах болчихжээ. Ер нь бол 10 жилийн гос хойш ер нь бол хийгээгүй шүү дээ. Тэрнээс ч өмнө ч бол тэгэл жил болгон тэгэл ямар нэг юм хааны газар хийдэг лээсэн. Йоо амар хүнтэй тэгээд хоошоо татаад халзан түрхүү арав шалаашсан. Тэгээд амар халуун шиг. Гэтэ ер нь яг энэ эмэгтэй хүмүүсээ би бол нэг өдөр амар хүндэлдэг байхгүй. Юу тэгээд одоо мань мэтнүүд ингээд нэг тэгээд 30 минут нэг цаг ингээд нэг юм бол суух гэж чинь ядарчаад байгаа байхгүй. Тэгээд энэ будан дааж ядарах юм. Тэгсэн чинь эмэгтэй хүн чинь тэгээд бүтэн өдөрчөнгөө ингээд нүрээ ингээд ягаад ингээд амьсгалын хэцүү болгоод тэгээ үсмүсээ янзлан тэгээд тэр хувц хонороо нэг ер нь ингээд бас нэг тийм сул юу биш шүү дээ. Тэр өндөр хэвсгээд байгаа гэж нэвсдэг бүр нэг тахны юм. Тэгээ яаж тэгж яг гоё харагдаж байгаа. Гэтэ гоё харагч чинь чухалчсан дээ. Яг тийм өөрт нь тийм эвтэйхэн байдгүй үгүй гэдэг бас нэг өөр зүйл байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг бодлын нөгөө эрэгтэй хүмүүсийн стереотип тааруулаад байгаа юм шиг тий. Тэгэхээр нөгөө нэг тий хүнд тааруулж өөрийгөө гоё болгоно гэдэг чинь бас юу гэсэн бодогтой юм. Тэгээ одоо биднес чинь бол драг хийхдээ бас л хүнд тааруулж өөрсдөө гоё болгож байгаа шүү дээ. Нэг бодлоо тий. Тэгэхээр нэг тэр утгаараа юу гэдэг айгу эмгтэй хүмүүсийг бол нэгдүгээр амар хэцүү байдаг байх. Хоёрдугаар гэхдээ юу гэдэг хүндэлдэг шүү. Манай Black and Drag-ууд чинь өндөр хэсгийнх нь хамгийн доотлын хэмжээ нь 16 см. Харин тийм стандарт нь бидний өөрсдийн баримталдаг дотоод журам. Тэгснэ тэгээд тэрэн дээрээ бүр үсчээл те хөл мөлөө ингэж суугаал бүр яагаад тийм бэ те ингэж эргэлдэж яриад би бол өстой миний амьдралаа хийж чадахгүй зүйл байхгүй. Та яг одоо Монголд ирснээс хойш хэдэн жил яг энэ баар ажиллаж байна? Яг хэдэн жил? Ер нь бол уг нь бол завсаргүй явсан тий. Завсаргүй явсан. Тэгээд нөгөө нэг 2011 оны 11 сард нэг хийсэн. Бүхэн дөө засвараа дуусгачаад. Тэгсэн чинь нөгөө балаа юу н тусгай зөвшөөрлөн гарч ирэхгүй. Тэгээ хагас жил би чинь зүгээр л ямар ч хийд юм баахан түрээстүүлж явж байгаа. Тэгээд 12 оны 4 сард нээсэн. Тэгэхээр 11 оноос тоолох юм бол 15 жил л өнгөрцөн. 12 сарын 4 сараас тооцсон шин дээ одоо 15 дахь жил рүү гарч байгаа байхгүй. Өнөөдрийн хувьд одоо ингээд Монгол цаг ийм баар ажиллуулах, лаунж одоо алкогольны зөвшөөрөлтэй тийм газар ажиллуулах юу нэр хүндрэлтэй бий. Ер нь яг харцсангуу гайгүй болоод байгаа. Тэрнээс тэгэл яг тэр 12 онд ч нь бол тэгэл дурын хүн орж ирэл дээрлэх шүү дээ. Тэгээд тэр одоо нэг сүүлийн үед чинь яг одоо хүний эрхийн комиссноос тэ LGBT төв залуу сэрэлтэн төв гэдэг айгүй олон тийм нөлөөллийн ажлууд хийгээд тэгээ яг нэг тэ төрийн ажилчид ингэ байж болохгүй тэгж болохгүй юу аж болохгүй тэ ямар нэгэн тийм ёс зүйн шийдвэрийг тэг гайдлайнууд өгсөн болохоор тэгж дээр ийгшээ тэгж хамаагүй орж хамаагүй дэрлэхэд байх нь гайгүй болсон. А тэрнээс тэр 12 онд чинь юу вэ тэгснэ тэр өдөр чинь бас гей хүмүүс байгаа. Тэгэл ингээл байжсэн чинь манай дээр ажиллажсэн хүний нэр хэлж болох юм уу? Тэг ямар зургийг гаргаж байгаа юм. Үгүй тийм ээ тийм тий. Манай Ирэх саран байж таа 12-нд нэг мис болж исэн Ирэх саран чинь манай дээр ажиллаж байсан шүү дээ. Тэгэл би ч хүнд уцаа өгдөггүй. Тэгэл тэгсэн чинь Ирэх саран яснаа зөргөө хаа тэгээд юу зөргөө хаа гэж заяага зөргөө хаа. Юу нэг хүн ингээд таныг ингээд артлын караокены өрөөнд түлээгээд байж байна. Тэгэхээр ингээд яваад орсон чинь нэг цагтаа. Тэгэл ингэсэн чинь л нөгөө чинь ингээд нэг юм цаас ингээд хевлээд байсан. Тэгснэ ингээд миний фэйсбүүкийн зургийг тавьснаа доотлолт нь ингээд нэг юу ч бичсэн мэдгүй тэрийг ингээд бүгдийг ингээд нөгөө дарцсан. Тэгснэ дээл нь 90 сурвалжч тэгээд. Тий. Тэгээд намайг 90 сурвалжч яаж байгаа би ч одоо ингээд энэ ч ингээд байж лээд шүү дээ гэсэн чинь. Гэхдээ тэгээд шинэ тэгээд утсаж нах гээд
Би 2 жил үзлээ. Гэхдээ би уцаа өгдөг шүү. Миний уцаар яах гэж байгаа юм. Яг хоо тэр нь яг би тэ чи надтай ингээд нэг шаалцчих юм бол би над 90 суулж байгаа гэдэг юм чи би алга болчих бол. Гинэ. Тэгэд харваас бүр гараараа хийцэн. Тэгэнгүүт нь биш нөгөө миний type map биш ерөөсөө. Тэгэл гот нөгөө энэ дээдлэлт нь камер байсан. Тэгээд тэр үеийн камер ч юм бичин гэсэн юм бол байхгүй шүү дээ. Хоолой бичин гэсэн байхгүй. Хойуучлаар энэ камер бичиж байгаа шүү. Хоолой чинь би бүгдийг бариад авсан байгаа гэдэг. Тэгэл тиймэрхүү юм болж байгаа. Тэгснээ ингээл хүчндүүлсэн гэж орилж давхиж гүйдэг хүмүүс амар байсан. Тэгэл нэг орой ингээл бид тэр ингээл дөрвөлээ тавлаа үлдсэн ингээл бачсан чинь нэг банд ажилласнаа. Тэгээ манай гадаад байгаа нэг айгу царайлаг залуу сонирхоод тах шиг байсан. Тэгснэл гинт гараг үтсэн. Тэгэхээр за харж байгаа байх гэж бол. Яс чинь баахан цагтаа ороод шүү дээ. Тэгээ яасан юу болсон гэж чинь. Та 6 нийлж хүн хүчнэсэн байна. Гинэ. Тэгэл нөгөө нэг биднээс чинь тэр нөгөө цагтаа хэлц дээр аваачаал. Тэр нөгөө нэг юуны баахан нөгөө өөдрөө ингээ орж байгаа штэ. Нөгөө хүлээлгэсэн ингээд зэгсаацсан. Тэгснэ тэр биднээс чинь эвдрэг хүн хүчнэсэн байна гэсэн юм байсан. Ингээд нөгөө өөр хүлээж байгаа юм. Тэгэл нөгөө нэг яваад орохгүй юу. Тэгэл нөгөө нэг нэгээрээ мэдээлэл шиг өгнө штэ. Тэгэл ингээл орсон чи хой дулмаа гэнэ намайг. Уучлаарай та хүний нэр зөв дуу. Намайг дулмаа гэдэг, зоригмаа гэдэг. Тэгсэн чинь нөгөөд болж ингээл нэг жоохон ингээл зөөдрөөл те. Гэхдээ нөгөө яг нөгөө юу гэдэг тэгэл ярьж байгаа сүүл рүүгээ та нарт тэгээ гомоноос юу ам хийд юм уу? Ер нь ерөн шиг ингээ юу хорхог энэ хийж идэв юм. Итлгүүл яд юм бэ. Тэгээ нилээ гайгүй найзууллаа. Тэгчээ ингээл гараал ингээл яваал оцсон чинь нөгөө нэг залууч нөгөөч нь усан гэсэн чинь ихнэрийг аваарсан ихнэртэй яаж байгаа. Тэгснэ ихнэрийг хажууд эдгээр намайг хүчнэсэн. Тэгээ угаасаа хүчнээг нь ойлгомжтой. Тэгээд тэр чинь нааж хүчин тийм. Тэгээд тэр текэн дээр ингээд сууж исэн гэдэг камераар угаасаа тэр хүчнэсэн гэсэн хугацаанд байгаад байгаа. Тэгэл ингээл яаж байгаа гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь яг нөгөө хил ам амар хэцүү байсан. Тэгээд цагдаагийн хандлагчтай амар хэцүүсэн те 10 хэд онд бол. Тэгээд манайхаа чинь юу гэдэг те хаалах гэж цагдаагаас чинь 2 удаа юу үзээд. Тэгээд би ч нөгөө шүүхээр явсан тийм хил амтай болохоор шүүхээр ороод 2 удаа шүүхээр ялчихгүй юу. Тэгсэн чинь ер нь бол тухайн үед нөгөө нэг баар савны газар цагдааг шүүхээр ялсан. Анхны тохиолдол байсан. Тэгээд яг ер нь жоох хэцүү зүйл зөндөө байсан. Тэгэл тэрнээс жоош чинь яг ихний хаагдсан ч бол цэвэр нөгөө туристийн байрны асуудал. Тэгээ монголчин нөгөө нэг хүнтэй ингээд ирээ ихээр нөгөөх нь тэр байгааг нь өөр хүнтэй шүүхтэлцэж идэг энэ байдаг юм л дээ. Тэгээ тэрийг нөгөө нарийн шалгаж чадахгүйгээр орчхоор тэгэл хөгдөж гардаг юм тийм зүйлс. Гэтэ одоо бол тэгээ цагдаа нарын төрч юм бол айгүй айтайхан болсон. Тэгээ орж ирлээ. Яг шалгах хэрэгтэй юм шалгана. Асуудал байхгүй тэгээд авчдаг. Тэгэхээр ингээд нөгөө нийгэм бол айгүй өөрчлөгдсөн. Тэгээ экстрет хүмүүсийн хандлагчтай шал оруулж байгаа байхгүй. Тэгэл тэр дээр үчим болохоор чинь PayPal пүүгэлтэй гаж дундаг гэл. Тэгээ нөгөө нэг гаж дундаг гэж хэлэх нь нэг бодлын нөгөө өөрсдөө мэдэхгүй ертөнц байгаад байдаг. Тэгээ хүн чинь мэдэхгүй ертөнцөөс айдаг штэ. Тэгэхээр ингээд нөгөө жишээлбэл ингээд Дракоин гэж юм байдیں۔ Гебарууд одоо бараг 5 6 болчлоо тий. Тэгээд ингээд нөгөө тэд нүш орж үзэн адилхан хүмүүс юм штэ. Чи нөгөө хорог бод идтiim үү гэдэг шиг тэр шиг асуулт энэ төр байгаад байгаа байхгүй. Одоо тэгэхээр ерөнхийдөө нэг үе явах юм бол багассан байна тий. Тийм дарамж байгаа. Тэгээ ер нь бол гайг уусан. Гэхдээ цаг үечин бол яаж л их ажлуулж явсан болохоор эднээс мэдлэгтэй ч болсон байна. Тийм. Гэхдээ яг бас бүрэн шилдэг. Тэгэл яг тэр манайх ч эхлээд Ханзо байсан. Дараад нь Кевинс байсан шүү дээ. Тэгээ Кевинсийн дараа чинь Айриш болчиход тэгээд Литой бодоо тэгээ Литой дээр чинь манай нөгөө нэг зөвшөөрлөг архитект зөвшөөрлөг байгаад идэв. Тэгээд тэр чинь бас нэг өөр нэг үйлчлэгээний юучлээ нэг юм байсан. Тэгэл нөгөөх нь ингээл хөөцөлтөөр нөгөө бүх материал нь бэлэн ингээд ямар ч асуудалгүй байх чинь гаргаж өгдөг. Тэгэл гаргаж өгдөг болохоор биш нөгөө Монгол арга хэрэгжиж байгаа байхгүй. Өмнө нь болохоор чинь биш тэгэл хэрүүл хийгээл тэрүүгээр ялан марна гэсэн бодолтой нэг хөрсөн дээр байгаагүй байсан. Тэгэл Монгол маягаар ягаал нэг таньдаг юу гэдэг нэлээд том цагдаагийн хурандагаар ярилцдаг. Танай энэ юу чинь тэгээ дүүрийн цагдаагийн газар чинь миний гарч өгөх шүү дээ. Оо зүгээр
Хүрээ би яг одоо чамд хэлээд надад чинь гаргалаад байгаа. Тэгэл ингээл тавьсан гэдэг. Нөгөө ч нөгөө юун дээр микрофоноо нээлтээр тавьсан. Тэгэл нэгснэ хөө чи одоо миний нөгөө найзын юуг нь зөвшөөрлийг яга гаргаж байгаа. Гэ дараагаад наад чинь гомо баарстай гэж. Нөгөө ч амар сандруугаатай мэ гэж дарсан. Чи над дээр юу аваад ирсэн юм бэ? Тэгэхээр биш нэг нээлт нөгөө худлаа ярих юм хааш. Үгүй гомо баар гэж юу гэсэн утгатай үг юм бол баар нь чинь гомо тест би гэж бас бит юм уу? Хоорондоо шаалтдаг байх та. Баарнууд. Тэгэхээр ер нь бол яг хуу тэгээд танах ямар зөвлөмжгүй бүх төрлийн хүн зөвлөж байгаа тийм. Тэгээд ямар ч хамаагүй. Тэгээд яг ер нь яг нэг бүх төрлийн хүн цуглардаг гэдэг нэг сонирхолтой юм. Японд жишээлбэл 400 одоо тэр Шинжикуны шамаг гэдэг чинь 400 орчим баардаг байхгүй юу? 400 орчим. Тийм. Тэгээд гэтээ бүгд ийм жижиг. Ааха. Тэгээд тэднийх ч болохоор яг амар тийм segregated одоо нөгөө зөвхөн ийм төрлийн хүмүүс ордог, зөвхөн тийм төрлийн хүмүүс ордог гэдэг. Тиймэрхүү байдаг. Тэгээд жишээлбэл ингээ зөвхөн бүдүүн хүмүүс ордог. Дурхан орчлох гэдэг ч юм уу те. Эсвэл зөвхөн настай хүмүүс ордог. Зөвхөн ээлүүд ордог. Эдгээр ингээд бүх төрлөөр ингээд угаагчдаг. Тэгээд эсвэл те нөгөө сонгодог хөгжим сонсдог хүмүүс ордог мурдаг энэ. Тэгээд тиймэрхүү юм дээр ингээд юу тэр хөгшин ордог дээр биш нь хойч хиттэйсэн. 34 5 орсон. Уг нь бол жоох хөвт биш шүү дээ. Яваал орсон чинь нөгөө юу баарны эзэн нэг 70 орчим насны ах байсан. Гэснээр л хойч чам шиг памперстай хүүхэд орж ирдэггүй шүү дээ манай дээр гинэ. Тэгээд чамд өөр чайг онцгой санагдах хаа чи яах юм. Өө юу те намайг тоохгүй байж болно асуудалгүй гэл. Тэгэл ингээл юм яриад тэгсэн чинь тэр нөгөө Японч ингээд нөгөө нэг пив дээр авах нэг юм жижиг идэх юм өгдөг. Тэгсэн чинь тэр нэг юм том юу банан байсан бохоггүй. Тэгэл нөгөө банан байсан чинь юу хажуутлын нэг нь 80-тай нэг нь 90-тэй хоёр нэг нь ингэснэ. Минийхээс жижиг юм биш. Гэтэ чинийх босдгүй үстэй. Тэгээ яриагаа сонсоодсон чинь хоёулаа цааталтаа найз залуутай араар нь тавиад ингэ явж байгаа байхгүй юу. За тэр шахаа нөгөө ярианыхаа гол сэдвээс яачлаа. Тэгээ ингэ нөгөө нэг олон улсын юунууд баруун чуулгад айгүй тийм нөгөө тустай байдаг. Тэр нөгөө нэг концепт надад бас таалагддаг байсан. Тэгээ биш нөгөө нэг Монголд ирснийхээ дараа ер нь бол ингээд бүх төрлийн хүн орж болдог баар. Тэгээ гей бар гэдэг нэртэй ч гэсэн гэдэг тийм ясан тэгээд эрэгтэй хүн орж нэмэгтэй орж болно. Тэгээ манайх чинь яг анхны тэр ханзуугийн чинь болохоор юу гэдэг нэг юм хоёр юм сонир хэсэгтэй. Амар юм нөгөө хүнд метал рок сонсдог залуучууд рокрууд их ордог. Тий, рокрууд. Тэгээд рокрууд ч амар нөгөө юутай. Совстэй. Эрт орж ирнэ. Тэгээ эрт гэрлүүг арчдаг. Тэгэл яг нэг орой 6-аас нэг 9 бүс хүртэл болохоор ингээд нэг жоохон тийм хүнд маягийн хөгжим явдаг. Тэгэл тэрнийхээ дараа жоохон байж байгаа л янгот нөгөө нэг ангийнхан чинь ангийнх амар орой оршдог шүү дээ. Орж ирнэ. Тэгэнгүүтээ нөгөөдөл нөгөө дивага тавиад эхэлнэ. Тэгэл нөгөө тэр хооронд чинь нэг юу нэг жижиг нэг цаг хугацааны хооронд нөгөө хөгжим болоцолдог юм үстэй. Тэгээ яг нөгөө тэднэстэй ингээл рокруудтай чинь ярьжсэн чинь ер нь бол та нарыг тэгээ ер нь бол өөртөө юу цөөх гэж ярьдаг тийм. Яг тэрээр ярих юм бол бид нарсэн те сонирхдаг юм хадлаа ингээд цөөх байгаад байдаг шүү дээ. Тэгээд тэр утгаараа бид нэр айгүй харилцаа ойлголцдог. Тэгээ нөгөө хүмүүс яг ингээд нөгөө доторх хүнийг мэдэхгүйгээр хүнийг ингээд ялхруулад байдаг тийм. Юу гэдэг болохоор одоо жишээлбэл гач дүнтэй гэдэг ч юм уу тийм. А тэр рокрууд болохоор одоо тэр хар тамхичд л байж таараа юм хаваас юм юу гэдэг нөгөөдөл гэсэн чинь амар юутай тийм. ТV хүртэл ингээд эрт тараад ирсэн юм явчихдаг болчихсон. Тэгэхээр юу гэдэг тэгээд миний гол нөгөө зорьсон зүйл болохоор бүх төрлийн хүмүүс ингэж нөгөө ойлгоцтой тийм калчер өсгөнөрсөн. Тэгээ гэхдээ азаас ч юм уу ер нь яг ингээд одоо ингээд харж байгаа яг Монголдгаа одоо ч Монголд хэдэн баг гээ баг 5 байна. 4 байна. Хоёр жижигний нэмэх юм бол 5 байна. Тэ. Нөгөө танай энэ уртлын чинь дахиад гээ баг нэгдсэн билээ шүү дээ. Тэ. Тэгээд гэтээ бүгдээрээ ер нь бол айгу тийм инклюзив тэгээд юмыг ингэж нөгөө эксклюзив ингэж нөгөө түлхдэг биш. За тэгвэл ингээд чи намайг ойлгох юм бол би чамайг ойлгоно гэсэн. Тэгээд тэр бол монголчууд айгүй гоё тийм давуу тал юм те сайн тал байгаад байгаа байхгүй. Түрэн гадны гей баарууд юу ямар хуу үйл ажиллагаатай явдгийг манайхтай юм адилхан байдгүй
Эсвэл манай Монголын одоо гадны гей баруудаас юм ялгарх юм байдгүй. Эсвэл улс улсынх өөр гэдэг юм уу? Ер нь бол улс өөр. Тэгээд юу гэдэг бас Монголын чинь ерөнхийдөө нэг хүн цөөхөнтэй болохоор юу гэдэг барууд нь жоохон нэг жирийн өдөр хүн цөөхөнтэй тэр зах зээл их муу. Зах зээл муутай. Тэгэхээр юу гэдэг те заавал нэг шинэлэг юм те одоо нэг дөрөвний драг queen гэдэг шиг нэг шоуга 2 удаа тавьчих юм бол хүмүүс үүд чинь те гэдэг тийм онцлог байгаа. Тэгэхээр нөгөө шинэ юм санаас шаардах үздэг. Тэр Таиланд чинь болохоор нэг шоуга өдөр болгон явсан чинь нөгөө жуулчд нэг хүмүүс нөөцлөгдөд байгаа болохоор хүмүүс нөөцлөгдөд байгаа болохоор яг яваад идэв. Тий, тэгэхээр ингээд нөгөө нэг ямар ч нөгөө юу гэдэг асуудалгүй байгаад идэг. Тэгээ яг юу гэдэг гадаадын гей барууд ер нь бол тэгэл бүх газрын гей барууд ер нь адилхан дөө. Яг Японыхын нэг уг нь давуу талтай тэгээд тийм төрлийн бар байвал зүгээр гэж боддог. Монголчууд ингээд ихэнх хүмүүс нь ер нь бол олуулаа найзуудаараа орж ирээд тэгж яагаад тэгээд ганцаараа орж ирээд ганцаараа хүн яриад суудаг юм бол жоохон тэр калчер баг жоохон байхгүй шүү дээ. Таны ер нь ингээд гадны гей баруудаар ингээд явахтаа мэдээж тааварч байгаа. Тэгж явчих ер нь манах шиг ингээд юм цагдаа магдаагаас ч юм уу эсвэл ингээд нэг дүүрэг хороо мороо гэдэг шиг тийм хүн амт орж ирсэн нэг одоо тийм дарамт шахалтын ч юм уу ер нь тийм юм байдгүй. Ер нь бол баг байхгүй. Яг хуу тийм юмтай газар бас байлаа. Эсвэл Филиппин энэ ч юм болохоор яг тэр хороо мороо цаг тамагдан дамталт юм л. Ер нь бол тэр нэг тийм юу гэдэг тоталитар маягийн системтэй ардчлан жоохон муу газрууд бол тэгж байгаа. Жишээл Япон фон ч тэгж ярих юм бол архины зөвшөөрлөг юм байхгүй. Тий. Үйл ажиллагаа хийж болно. Тий. Тэгээд цагийн хязгаар байхгүй. Тэгээд нөгөө нэг тэр чинь нөгөө хүмүүсийнхээ нөгөө ууж идэх нөгөө соёлд нь итгэцэн байгаа байхгүй. Тэгээд найдсан тий. Эднэр тэгээд монголчууд чинь тэгэл нөгөө архийг л буруутгаад байдаг тий. Тэр чинь архинтаа биш байхгүй. Уг нь бол тэр чинь юу стресстэй байгаа болохоор хүн арх ухаараа ингэж янз бүр болдог тий. Тэгээд дээрэс нь одоо ч нөгөө байнгын хэрэглээ болсон хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн өдөр болгон 2 пив уудаг. Тэдээс ч бол тэгж агсмагсан тавьдаг шүү дээ. Тэгэхгүй ингээд нөгөө барьж тэгэнгүүтээ ихнэрүүд нь ч юм уу хин нэг ингээд бацдаг тэгээ виз авдаг. Тэгж жагаад нэг гарахаараа биз та яад ингээд хит онгоор ингээд уугаа авчдаг. Тэгэнгүүтээ нөгөө тэр нөгөө өөртөө ер нь бол нийгэмд байгаа тэр хөндлөө шал өөр юм дээр гаргацдаг тий. Тэгэхээр нөгөө нэг архины буруу гэдэг юм бол байхгүй. Тэр нийгмийн одоо тэр системийн буруу гэж юм байдаг гэдэг ч юм уу тий. Хүн чөлөөтэй байх тусмаа өөрийгөө хязгаарлаа яг ингээд нэг тунгаа тааруулт юм шиг байгаа юм тий. 20 цагдаад ахаар л ерөөсөө яг болохгүй болчиход байгаа байхгүй тий. Хаж хизээч гараа үлээж гэдэг юм уу. Хизээч тунгаа илээ гэдэг юм уу. Тэгэхээр л яг хүний үндсэн нэг юм авир юм нь гараад ирээд. Тий. Тэгэл яг ер нь тэгэл нөгөө тачаал гэдэг юм чинь барих тусам тачааддаг шүү дээ. Тэр нэр тачаал гэснээс юу гэдэг яг нөгөө гей хүмүүс айгуу тийм нөгөө тэр тачаалд айгуу үнж байдаг. Тэр нь ингээд нөгөө нэг юу гэдэг сонирхолтой юмд айгуу нөлөөсөн тэр түүхийг ярьж хөө. Намайг ингээд нөгөө Японд ах чинь тэгчин угаасаа нөгөө юу гэдэг утас чинь юм нөгөө юм байхгүй шүү дээ. Камер байхгүй ч юм. Одоо 2001 он тий одоо 25 зур ажиллана. Тэгэл тэгжсэн чинь нөгөө нэг Японы дээдлээс 3 дахь утасны компани Шамеру гэдэг нэртэй ингээд нөгөө нэг юу утасаа зураг авчаад мэйлээр явуулдаг тийм юм гаргаж ирэхгүй. Тэгэл тэнгуү чи эхлээл тэрийг ингээл харчаал. Үгүй ийм те пиксел мод ийм гач утсаар энийг одоо хэн авд юм бол гэж бодчихсон чинь тэдний ингээл нөгөө нэг маркетчер нь ингээл өсгөө явцсан. Тэгэл энэ яг яагаад хүмүүс энийг авд юм бол те гэдэг чинь ингээд нөгөө царайгаа авлаа гэхэд царай нь баг мэдчихгүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нөгөө гейуд нөгөө хоорондоо нөгөө танилцах юм дээр яг та нөгөө бовныхоо зургийг аваад би видеог явуулах гэж тэрийг ингээд худалдаж аваад эхэлсэн байсан байхгүй. Тэгэнгүүт маркетчер нь хоёрлогоо орчиж байгаа. Тэгээд жоохон байжгаад 2009 онд чинь юу грайндер гарчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө грайндер гарч ирэхэд чинь тухайн үед чинь Apple iPhone чинь ер нь бол хинч мэдгүй шахуу нэг тийм тэгээ хинч тоож автдаггүй утсаасан. Тэгсэн чинь грайндер гараад ирсэн чинь тэгээд тухайн үед чинь нөгөө шинжгүй нэг юм өдөр болгон байж идэг гэсэн юм чинь. Тэгэл гэсэн чинь эргэн тойрны хүмүүс бүгдээрээ л iPhone тоолол. Тэгээ яах ч чагаа гэж чинь харин энэгээр ингээд хүмүүс ойрхон байна уу шалгаж болт ингээд. Тэгэл ингээд яасан чинь за тэдэн метрийн цаана гэл. Ингээл явахаар холцох юм бол буцчихлах гэл. Ингэж байгаа л ингээл харсан чинь яг замын цадал яг тэр нөгөө залуу байж байгаа хөөхгүй. Вау энэ ямар гоё юм бэ.
Тэгэл миний мэдхийн ямарсан тэр Xiaomi-гийн хүмүүс бүгдээр нэг өөрийн үндсэн утастай. Дээрээс нь тэрийг ашиглах гэж нэг iPhone-тай болоод. Тэгээ яг тэр үе чинь би чинь бүр 3 утас барьж өгдөг шүү дээ. Ажлын газрын BlackBerry, тэгээд iPhone, тэгээ өөрийн үндсэн утас. Тэгээ яг тэгэнгүүт яг тэр үед нөгөө iPhone чинь ингээд Японд ингээд яа утасжсэн. Бас ингээд тэр бас номер 3 компани гаргачихсан. Бас ингэнгүүт номер 2 хүртэл ингээд байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг тэр үе чинь зөвхөн тэр SoftBank гэдэг одоо SoftBank гэдэг. Тэднийх л тэр iPhone гаргах хэрэгтэйсэн. Тэгээд тэрний дараа яг нөгөө бусд компаниуд гаргаж ирсэн. Гэхдээ яг юу гэдэг худалдаа хүмүүсийн нөгөө дур тачаалдаа зориулаад нөгөө үрдэг мөнгө нь өөрөө зах зээлээс айгуугаа төлөвлөлт юм байна гэдэг сайн хэлсэн. Гадны байгууллагууд. Монголд одоо юу нэг хэр байна? Ангийн баар, одоо ийм LGBT-ийн баар, лаунж ажил бол. Ер нь бол нэг ашигтай болно шүү дээ. Тэгээд би одоо нэг уух дуртай. Тэгээ өдөр болгон нөгөө 10 хэдэн пив уудаг байгаа. Тэгээ өөрийн газар биш өөр газар байх юм бол тэгээ дампуурна гэсэн. Тэгээд гэтээ яг бүр бас ашиггүй бас биш. Тэгээд ямар ч сан ингээд тэгээ юу гэдэг ихэнх газрууд ингээ хараад ах чинь нэг нээлээ 2 3 жил боллоо дампуурлаа бүр ахтар нөгөө тэгээ модерн мац ч юм эсвэл тэр Irish marriage биш бол ихэнх нь тэгэл 2 3 жил болол дампуурчдаг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь би болохоор миний тэр нүүсэн шалтгаан нь болохоор нөгөө дампуураад нүүсэн биш байгаад байгаа байхгүй юу. Тэгээ Black ч гэсэн одоо 18 оноос хойш одоо 8 жил. Тийм. Тэгэхээр чи ямар ч үсэн ингээд юу гэдэг нэг тийм community-гийн одоо ниш хэрэгцээ гэдэг шүү дээ тийм ниш хэрэгцээний ийм нэг сонирхолтой юм бол байгаад байгаа. Монголын залуучууд одоо уух соёлд ер нь их сурсан байна уу? Гадны одоо энэ Япон, Солонгостой харьцуулахад ер нь л Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй гайг болцсон. Тэр 12 онд чинь ингээл ингэж хараад ингэнгүүт чинь тэнцэл нэг трансгендерүүд нь ээлүүдтэй зодтолж байгаа юм. Тийшээд чи намайг харлаа гэж одоо үсч тэгээд нөгөө нэг тэр чинь нэг хэцүү юм ингээд нөгөө нэг security энэ хамгаалагч энэ тавилаа гэдэг амжтгүй нөгөөдөл нь. Тэгэл тийм байсан. Тэгэл тэгэнгүүт чинь нөгөө нэг тандгаараа одоо тэг ажиллаж байгаа хүмүүсүүд бид нар өөрсдөө очиж салгахгүй бол тэгээд нөгөө нэг амар омхтой байсан. Тэгээд нөгөө тэд чинь эмзэг байсан гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө өөрсдөө нөгөө ил гаргаж сураагүй байсан хүмүүс. Тэгээд өөрсдөө ил гаргаж сураагүй тэгээд нөгөө ажлын газрын хангаж сургуулийн байхаар ингээд тийм хаалттай байдаг байсан хүмүүс. Тэгэнгүүт ингээд чөлөөтэй байж яаж чөлөөтэй байх юм бэ гэдгийг мэдэхгүй. Тэгэнгүүт чөлөөтэй байх гэдэг дээр нөгөө ийм нөгөө ёстой нөгөө төрийн хэлсэн шиг тийм бохомдлон гэд тесэрчээд иддэг гэсэн. Тэгээд дээрэс нь яг тэр өчсөн хүмүүс амар их үр зээл тавьж байгаа гэсэн. Тэгээд яг тэрнтэй харьцуулах юм бол одоо бол нэг тэгж юу гэдэг тийм муудалцаа зодтолтоод идэх хүмүүс бол ер нь байхгүй шахуу болсон байхгүй. За яг байсан ч гэсэн за нэг сардаа нэг удаагийн зодоо үүснэ үү. Гэтэ яг клуб жоохон өөр ээж магадгүй ямар ч миний зүгээр юугаар төсөөллөөр бол тэр 12-оос 14 5 хүртэл нэлээд ер нь жоохон нэлээд балмад байсан хүмүүс. Тэгээд тэрнээс хойш ингээд би ингээд нэг ингээд балмад зан гаргах юм бол дараад нь тийм энэ чинь нэг community үүсэж байгаа шүү дээ. Тэгээд энэ community намайг үзэхгүй болчих юм байна. Тэгвэл ингээд муухайш болохгүй мэн гэдэг ингээд нэлээд суралцсан явцсан гэж үзэж байгаа. Тэгэхээр яг хуу эсрэгээр нөгөө тэр үеийг шиг их ухаа болцсон. Тэгэхээр чинь тэгэл 12 онд чинь тэгэл баг ганцаараа сууж байгаа бүтэн шил архив энэ уучдаг байсан шүү дээ. Тэгээд одооны хүмүүс болохоор ер нь бол тэгээд зүгээр ундаа шиг сууж авах юм шиг байдаг. Тэгэхээр яг нэг тийм архины хэрэглэнээс холдож байгаа гэдэг зүйл байгаа. Тэгэхдээ тэр хэмжээг айгуу тийм соёлтоос үүсвэ. Өнөөдөр ингээд хошин шогоос үүдэлтэй нэг Монголд нэг юм яриа байдаг шүү дээ. Олдмол гэж. Яг энэ олдмол гэж байдаг юм уу? Тэ? Тэгээд яг бэлгийн чиг баримжаа, хүүсийн чиг баримжаа гэж одоо яг юу хэлээд байгаа юм? Ер нь бодлоо. Ер нь бол нөгөө олдмол гэдэг ойлгож бол байхгүй гэж бодож байна. Юу те? Жишээлбэл би өөрийгөө гей гэдэг 3 настай мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ хажуудлахаа л ахыг хөөрхөн ах гэж хойроос нь хөөцөлж гүйж байгаа тархиа халж ирсэн гэдэг юм уу те. Тэгээд нөгөө нэг үеийнхээ юу гэдэг хүүхдүүдийн боожгоог нь харах гэдэг нөгөө илсээр
юу гэдэг тэгээ юунчлаг тэр хөх мөхтэй юу мөтэй өтрээтэй юм. Тэгэнгүүтээ нэг боожгын усгашаа тэрэн дээр цовруулж үздэг ч юм уу 3 настай 5 настай. Тэгээд нөгөө нэг би юг сонирхож байгаа гэдэг мэдж байгаа байхгүй. Тэгээд нөгөө эсрэгээр эмэгтэй хүнтэй яхаа өргөж үзсэн. Гэтэ ерөөсөө нөгөө тийм нөгөө юу гэдэг яг бүрэн тагтахгүй байхгүй. Гэхдээ би одоо тэгээд эмэгтэй хүнтэй тэг унтаж үзээгүй юм байж өөрийгөө юу гэж бодоод тахна хаашаа ингээд. Тэгээд 2000 он ч лээ. Оюутан байхдаа нэг Япон хүнтэй хагас жил үргэсэн юм. Тэгээд яг хуу секс гэдэг юм бол болчихж байгаа тэр чинь. Тэг яаж ч байгаа боо босгоч нь яаж ч байгаа тэр чинь. Тэгээд хүний арьс гэдэг чинь өөрөө гоё юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тэрнээс таашаал авахгүй байгаа зүйл биш. Гэхдээ ингээд нөгөө давтан хийх гэдэг ч юм уу те эсвэл ингээд нөгөө тэр хүн чинь хардна байна тэр тэгэнгүүт чинь үгүй би одоо ингээд хардуул байж ингээд тэгээд нөгөө нэг тэр охинд бас амар ядрагатай санагдаад тэгэл болж байгаа байхгүй тэгээд тэгэнгүүтээ би за ер нь бол би юу гей юм байна тэгээд тэ өөрийгөө хүчлээ гэж би угаасаа дийлэхгүй юм байна гэж явжсэн тэгээд яг сонирхлоор тэр охинд дараад нь нэг залгаад тэгээ уучлах гэсэн байхгүй бит хоёрын нөгөө салсан бол чиний буруу байгаагүй ш тэр миний асуудал байсан. Тэгээ би одоо хүний тэ хөөгдийг гомдож байхаар гэж бодоод ингээд салсан юм аа гэсэн чинь нөгөө чинь чи өөр охинлол явчаагүй болол надад лайдах юм байна. Тэгээд чи одоо тэгээ юу хийж энэ гэсэн чи гейшэ болцсон. Гейшэ. Тэгээд юу гэдэг. Тэгээд гейшэ ямар хөө гэсэн чи тэгэл гоё яаж тэгээд хүмүүс тэ баян хүмүүс өөрлөж айгу ингээд тэгээд тэр чинь нөгөө биеийг үлээд байгаа биш. Тэгээд тэрний өмнө чинь болохоор би чинь юунд Монгол дахтаны охинтой бас үргэлжлэдэг гэсэн юм. Гэтэ секс мэкс байхгүй. Тэгээд секс мэкс байхгүй гэдэг нь яг юу нэг удаа ингээл гэрт нь яваад очихгүй юу. Манай аав ээж хоёр байхгүй. Тэгэл гэрт нь очивол нөөч гараагаас хоол мол хийгээл. Тэгэл ингээл байжсэн чинь нөгөө охин чинь юу шүн ингээл унтчихсан чинь очиргүй ингээл шалцвал гэдэг. Тэг ингээл ширчил чи юу гэж юу ч хийсэн яа. Тэгэл ингээл уурлал. Тэгэл яасан чинь дараад нь нөгөө чинь намайг Япон осны дараа юу хагаад нөхөртөө бол уг нь 3 хүүхэдтэй бас тэгснэ нөхрөө хөвөө явуулсан. Чи тэгээд тэр чинь сайн залуу байсан юм шиг гэсэн чинь эрэгтэй хүн чинь ер нь бол зүгээр хүүхэд гаргах зориулсан хэрэгслэжтэй гэд амар гомдсон. Гэтэ тэр болохоор нөгөө нэг юу гэдэг те өөрөө өөрийгөө гээ гэж мэдчихэж төрлөх юм те юу гэдэг хүний хүүхдүүдийг тэгэж одоо туршилтын юм болох гэдэг чинь айгүй утгагүй юм. Тэгээ тэр охин чинь тэгэнгүүт сүүлд нь банкны айгүй том захирал багшлуулсан гинт гэлэн болцсон шүү дээ. Тэгэхээр за яг ерөнхийдөө би олдвол биш шүү гэдэг ярих гэж юм урт юм ярьчлаа. Харин та нэг тийм пост тэгсэн. гэлэн болцсон байх. Тэгээд юу гэдэг ер нь л нөгөө хүмүүсийн миний бодлоор те за нэг за 20% ч юм уу стрейт те за нэг 5% ч юм уу гей те үлдсэн тэр 70% нь стрейт тал руугаа юу гей тал руугаа гэдэг байсексуалууд байдаг гэж бодоод байхгүй юу. Тэр нөгөө байсексуал хүн чинь нөгөө талынхаа хүндээ татдаг хэсгийг мэдэхгүй яваад идэг. Тэгээд эсвэл мэдчихсэн ч гэсэндээ нөгөө тэрийг дараад байдаг. Тэгээ үгүй баха би тийм биш баха. Би өөртөө би тийм биш. Өөртөө тэмцэлтэй дээ тийм би өөртөө тийм өөртөө тэмцэлтэй тэр хүүхдийг бас гомдоочж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тийм хүн ингэ явж хагаад дундуур нь нэг удаа одоо хүнтэй уулзч үздэг ч юм уу яадаг чинь тийм тэгэнгүүтээ үнэхээр би татгтан үний юм биш үү гэдгийг хүлээж зөвшөөрж байгааг ер нь тэр хүмүүс хөвчтөн байсагч хүмүүс л байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг л олбол гэж хэлээд байгаа. Өнөөдөр монголчууд хийдэг шүү дээ. Ийм зүйлийг ингээд телевизээс хоол байлаа, фэйсбүүкээс хоол байлаа, инстаграмаас, ютубээс тийм юмнуудаас хоол байлаа. Энэ жоох хүүхдүүд үзэж байгаа гэдэг нэг тэгээд. Тэр тал дээр та яг юу гэж боддог вэ? Ер нь шүү дээ те одоо жоох хүүхдүүдийг тэрийг үзэж явж байгаа яг тийм болчтой юм. Одоо тийм байсан бол тэгэл чи бит хоёр ч одоо тэгэл өвчнөө стрит порно өнтер үзчихсэн бидтэй тэгээд тэгчээд юу стрит болоогүй л байгаас тэгээд шиг тэгээд эсрэгээр ер нь бол нөгөө мэдээллийг тэ яг хуу ямар төвшөнд барих вэ гэдэг чинь тусдаа асуудал. Тэгээд мэдээлэл өгч юм бол нэг тусдаа асуудал. Тэр порно өнтер рүү ороод өвчих юм бол тэр чинь бол тэгэхээр энэ ерөнхийдөө бол энэ боловсролын амтай маш хамааралтай болж байна. Тийм. Тэгээд одоо нөгөө ер нь бэлгийн боловсрол гэдэг зүйлийг айгүй чухал хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд нөгөө өсвөр насны охтууд те мэдхгүй ингээд явж байгаад нэг бандтай
юу хагаад баалтсан шиг жинсэн болчихдог ч юм уу те гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр тэгээ нэг хүмүүс чинь ингээд мэдхгүй байж байгаа өвч авчдаг ч юм уу те. Энэ төр гэдэг юмнаас сэргийлэх үүднээс тэр эсвэл ингээд ямар нэгэн те чинь гей хүмүүс чинь өөрөө ингээд шаналал явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэгэл нөгөө ер нь ихэнх гей хүмүүс хэлдэг шүү дээ. Ер нь Монголд ган удагч бит хоёроос өөр хүн байхгүй болов гэж одоо шаналаа явж ирсэн гэж баг бүх хүн ярьдаг шүү дээ. Тэгээд дээрэс нь яг тэр өсвөр насны хүмүүс нөгөө юмаа мэдэхгүй болохоор амиа хорлох хэслээс амар өндөр. Тэгээ би өөртөл чинь тэгэл тэр юу гэдэг боддог гэсэн зүйл ер нь болж игэл эртхэн хөгжүүл амар юм биш үү гэдэг ч юм уу те. Эсвэл за 30 хүрчээд ер нь үхэндээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү магийн бодол бол байдаг гэсэн бохоо. Тэгээ нөгөө тэр бодол чинь хаанаас гаралтай гэхээр за би гаач ч юм уу те би яг нийгэмд ингээд таарахгүй байгаа юм байна гэдэг те. Тэгмээ тэрийг ил гаргаж ярьж чадахгүй унших юм байхгүй тохиолж байна. Тэгээ эцэг эхчүүд нь ч гэсэн яг эцэг эхчүүд нь тийм нэг ярихаар өөрсдөө ичээд идэх байх л та. Тэгээд дээр үчинтэй зургатаар баг ингээд хоёр хүн үлсцгэрл ингээд нүдүүдийг ингэж тагладаг байсан үе байгаа шүү дээ. Тэгээд одоо бол тэр үлсцгэн тэрийг бол яг харьцангуй окей болсон гэдэг шиг. Таасаа Японд 400 гад баар гэсэн тий? Японд биш. Тэр Японы Шинжуку Ничоме гэдэг ганцхан тэр дүүрэгт нь. Оо тийм үү. Яг Япон улсын хэмжээнд тэгэхээр яг нийт. Оо, ёстой бүмэд. Тэр Токиод гэхэд тэр Шинжуку Ничоме чинь 400 гэдэг. Тэгээ Уэнууд нь болохоор нэг 100 арай хүрэхгүй. Нэг 60 хэд жилөө. Тэгээ Шинбаши гэдэг нөгөө нэг юу гэдэг бизнесмэнүүд байдаг газар бас нэг 200 200. Тэгээд тэр бусад тэр жижигхэн дүүргүүд хэд үт юм бүүм шүү дээ. Тэгэхээр энд тийм өвөрмөц тийм сэтгүүтэй баарна. Тий, ер нь бол нөгөө нэг үйл ажиллагаа явуулдаг. Тий. Одоо энэ олон газар чинь хоорондоо мэдээж өршөлтөн. Тий. Тэгэхээр эдгээр юу юугаар яаж өөрчлөлтөж байгаа. Одоо анзаарснаар нөгөө нэг яагаад тэр нөгөө нэг бүх баарнууд нь өөр өөр тимтэй байна гэдэг чинь тэр. Тэгэхээр нэг баард нь бас уучлаарай. Нэг баард нь хамгийн дээд нь бас хэдэн хүн ордог. Ер нь бол амар жижиг. Тэгэхээр нөгөө Японч нь үйл хөдлөх амар үнэтэй. Тэгэхээр ийм нөгөө том баар нэх боломж ер нь баг байхгүй. Тэгээд тэгэнгүүт чинь нэг баард нэг ойролцоогоор миний нэг байнга ордог гэсэн баар бол нэг за 6 хүн суучих юм бол тэхэнд үүчдэг. Тэгээд тэрний дараа өөр хүмүүс орж ирэх юм бол араар ингэж зогсож байгаа дуудаг. Тэгээд тэр баарны тем нь болохоор ерөнхийдөө айгуу тийм урлаг тал руугаа уран зураг мураг тэ дуу муу тэгээд соёл түгээх маягийн. Тэгэхээр нэлээд тийм юу гэдэг босролтой хүмүүс айгуу хордог байсан. Тэгэл бүр эсрэгээр амар фетиш баарууд байгаа тий. Орохдоо ч хуцаа тайлж орох хэвээр нүцгэн уух хэвээр. Тэгээд секс яг секси газар бол биш. Гэхдээ тэр чинь ингээд нөгөө нүцгэн хүмүүс чинь бие биендээ ингээд хөрөлцөн шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тийм хагас эроц гэж юм тий. Тийм баарнууд зөндөө байдаг. Тэгээд нөгөө тэр SNM баар ба шүү дээ тий. Тэгээ орохоор нөгөө нэг ингээд хүлдэг ч юм уу тий. Гэтэ тэр чинь болохоор ер нь бол нөгөө SNM гэдэг үгийг чинь манайх л нөгөө нэг S гэхэр нэг амар харгас нөхөр байгаад гэдэг. M гэхэр нэг зовсон шаналсан хүн байдаг гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэр чинь яг нөгөө нэг тэр Японч тэр SM барын талбарт болохоор S гэдэг чинь servant буюу үйлчлэгч гэдэг нь S. M гэдэг чинь болохоор master буюу эзэн гэсэн. Яагаад вэ гэхээр нөгөө нэг M-үүд нь нөгөө нэг тэр доромжлуулах ч юм уу, тэ зодуулах ч юм уу, тийм юмд өөртөө айгуу дуртай. Тэгээд нөгөө нэг S-үүд нь болохоор тэр хүслийг нь гүйцэтгэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс чинь ингээд нөгөө тэгээ өөрөө дуртай да хүн тэгээ ямар ч хүсээгүй хүнийг зод зориод зүйл биш байгаа байхгүй. Тэгээ нөгөө айгуу сонирхолтой санагдсан тэр нөгөө залуус байгаа штэ. Тэднээс яг тийм компани эцдүүд ч юм уу те эсвэл ингээд хуульч мөлч амар тийм хатуу ажлууд гэдэг штэ. Тийм ажил хийдэг хүмүүс айгүй. Та Япон явахдаа түүхийг аль нь руу нордог вэ? Би SM-д бол ямар сонирхол байхгүй. Гэхдээ юу гэдэг яг тийм баар нэг ороод тэг ингээд урталчин ингээд нэг залуу ингээд нүцгэн хөвтцсэн байх юм бол тэгээд за айлуу чи божгоны үсийг нь хусч үзэх гэх нөө үзээ хэлнэ шүү дээ. Тэрнээс би тэр техник дээр нь өөрөө авчиж чадахгүй. Тэгэхээр би бол эм бол ерөөсөө биш юм билээ. Тий. Хөрмөц. Энэ та гадагшаа явлаа гэж яг аль улсын яг нэг тийм ийм LGBT баар руу орохыг боддог. Ер нь бол миний дуртай газар нэг тийм дуртай ормоор байдаг. Дуртай газар гэх юм бол би Германы
Берлиний баруун дуртай, Японы баруун дуртай, Тайваных дуртай. Берлинийх юугаар өөр вэ? Берлиний чинь айгүй тийм фетиш ер нь бол бас жоохон гаж тал руу байхгүй юу? Одоо тэ Илүү жоохон их тийм хаард юм шиг. Гэтэ тэр чинь ерөөсөө нөгөө хин нэгний эрхийг зурсан биш. Өөрөөсөө ингээд консенттайгаа тэ хоёулаа ийм хий гэж хад хийж байгаа. Тэгэхээр нөгөө харахад амар хэцүү юм үсээд байгаа юм шиг хэрнэ. Тэр чинь ингээд нөгөө харилцан ойлголцны үндсээр хийж байгаа харилцан. Тэгээд яг ингээд би чинь Берлинд чинь ингээд тэр хэдэн онцол очивол тэгээд тэнцээ нөгөө элчин сайд хийдэг хүний нэг хүү тэр амар олон жил яцсан. Намайг тал таныг гой газар оруулсан гэл. Надад орсон чи яг зүгээр л байдаг л барсан байхгүй юу? Яг жоохон хард рок тал. Тэр өөрөө стрит тэрний хард рок талын залуу. Тэгэхээр би нөгөөдөг чинь эсрэгээр нөхөө орж үзье гэж бодсон барлага байгаад орсон. 5 еврочлаа нөгөө нэг такс надад. Тэгэл яваал орсон чинь 50-ны өрөө өндөр хоёр шав шалтан багийг байгуулчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө тэнцээ сууж байгаа хүмүүс нь тоос ч байх тэгэл ПВ угаал ингээл. Тэгэл доошоо буухаар тэнцээ янз бүрийн юм болж байгаа. Тэр нэг тийм илүү тийм эротик тал руугаа ч юм те фетиш тал руугаа баарнууд бэлэн бэл ихтэй. Тайваных нь хэрвээ. Тайваных болохоор яг нөгөө нэг Японы жижигрүүлсэн хувилбар гэх юм уу да. Баарныхын тохон цөөхөн тэгэнгүүтээ арай жоохон нөгөө баарнд арай жоохон талбайтай. Тэгэнгүүтээ бас ингээд нэг төрөлжсөн. Тэгэхээр тэгээд бас тийм чөлөөтэй тал ээ. Тэгэхээр нөгөө тэр утгаараа ер нь тийм чөлөөтэй газрууд болоод байна шүү дээ. Тэр Америк гэдрэх хэрэг. Би Америк гэж жоохон дурггүй. Мэдгүй нэг юу гэдэг тэр улс ерөөсөө юу гэдэг өөрсдөө л ингээд тэг бид нар ялгуурлан гадуурахгүй нэтрэ гэдэг хэрнээ ялгуурлан гадуурт бол бүр дээд зэгтэр төрсэн байгаа гэдэг байхгүй. Тэгэл ингээл тэг бааранд нь орлоо. Чи хэрэг Аз хүн байх юм бол хин ч чамд юу ч хэрэггүй. Чирээс ингээд үл үзэж юм шиг тий. Тэгээ бүр юу техник дээр нь очиод ингээд юм авъя гэдээ орлоод тахт хүртэл үлдчихдэг ч юм. Ялангуяа тэр Texas юм бол. Нью-Йорк контрол арайгаа юм тий. Сан Франциско. Тэгтэл нэг тийм хандлага харагдаад байдаг. Тэгээд яг тийм бүр сонирхолтой тийм фетиш юм жоохон цөөхөн юм шиг санагдаад байна шүү дээ. Ер нь бол тэгэл одоо дэлхийн хэмжээнд Японых л их гоё юм байна тий. Японых өвөрмөцөлтэй тий. Ер нь бол жоохон Япон дээр л их юу Бангкок гэдэрх байдаг. Бангкок ч бол ер нь л дажгүй. Тэр чинь бүх төрлөөр нөгөө энтертейнмент нөхцсөн. Тэгээд хүн байнга орж иж байдаг юм чинь. Тэгэхээр өөд байхгүй. Тэгтээ яг бүр нөгөө одоо ингээд чи тэр локал тэр нутгийн хүнтэй удаан суугаад ингээд яриа үсгээс сууя гэхээр тийм хүн жоохон олдохгүй. Тэгэхээр нөгөө нутгийн хүнтэй нөгөө нэг тийм коммуникац үүсэхгүй болохоор тэр өөр улс байгаа баарнд сууснаас нэг ялгааг болчиход байгаа байхгүй. Жуулчдал хооронд бол уулзрал. Тийм. Тэгэхээр ч нэг тийм жоохон уудах хэрэгтэй. Монголын драгууд одоо Playtime дээр одоо 3-4 жил гарч байна. Тэр талаар та юу гэж бодож байна? Ер нь бол Playtime ч айгүй гоё фестивал тий. Бүх төрлийн хүмүүсийг ингэж хүлээж авдаг. Гадны тэр нөгөө нэг тий урлаг гэдэг зүйлийг бүгдийг яриа тий. Тэгээ яг тэр нөгөө урлаг гэдэг зүйлийг хүнддэг хүмүүс чинь олон ургалч чадал өөр байдаг. Айгүй сайн хүлээж авдаг тий. Тэгээ яг тэрэн дээр юм яг юу тийм Playtime ч тэр 17 онд нөө 16 онд намайг тэр Lavirosa дээр гараад өгч гэжсэн. За. Тий. Гэхдээ би ч нөгөө тухайн чинь би ганцаараа шүү дээ тий. Тэгээд дээрэс нөгөө нэг төрөний хэлсэн шиг юу өндөр шүдэг гоцтой яаж чадахгүй. Ам барьж чадахгүй, нүрээ бодож чадахгүй, хувцас хийж чадахгүй. Ер нь чаддаг юм юу ч байхгүй. Тэгээд нөгөө нэг цагаа тохирсон байсан оройн 5 цаг асчлаа. Тэгсэн чинь ингээл явсаагаас чинь нөгөө төгжрээд дээрээс очиж нөгөө очихын үед очсон. Тийм тухайн ч нөгөө Монгол шилтгэнд бол. Тийм. Тэгээд юу агаад яг тухайн нөгөө талигч миний нөгөө хувцсыг хийж өгч боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь цаад чинь бас өөрөө ирэхгүй болсон. Тэгээд тэнгуү чинь би чинь нөгөө нэг хувцч байхгүй, будагч байхгүй, юу ч байхгүй юм чинь одоо яалтайч л. Тэгээд л би нөгөө нэг намайг нөгөөсөн охин гэсэн. Яана гэсэн. Гэхдээ зүгээр зураг хатаадаг бол тэгээд дотор байж байгаа яаж. Тэгэл тэнгуү чинь би чинь нөгөө хамаг нэр хүндээ ингээд ер нь бол мөчж байгаа байхгүй юу муухай. Гэхдээ тэр морж байгаа чинь хамгийн нөгөө том шалтгаан нь би өөр ганцаараа байгаа байхгүй. Нөгөө нэг надад тэр баг маг юуч байгаагүй. Тэгэл тэрнээс ч хойш ингээл ер нь ихтэй яг нөгөө
тэр drag queen гэдэг зүйлийг бол гаргамаар байна гэдэг зүйл нэлээ ярьж ирсэн. Тэгээд айгүй зөв үнтэйгээ холбогдсон байгаа байхгүй юу? Тэ та нар болон хэмтэй ванититэй толботой тэ. Тэгээ хамгийн гол нь та ч яг ингээд гоё баг бүртүүлж байгаа байхгүй. Тэгээ баг бүрт гэдэг чинь өөрөө тэ хин нэгэн хүн байхгүй байлаачсан тэ шоуга хийж чадна тэ. Тэгэл яг нөгөө drag show гэж юу гэдэг үзүүлээ тэ. Тэгээд дээрэс нь тэрэнд ч одоо энэ Joey Moe-ийн гаднаас drag queen дээр орж ирээд тэгээ яг ингээд нөгөө drag урлаг гэдэг чинь юм биш гэдэг зүйлийг ингээд айгүй гоё тавьж өгч байгаа байхгүй юу. Тэгээ ингэсэн надад бол айгүй зөв босон санагдаад байна. Хэрвээ би тэр дутуу шатн дээр тэгээд нөгөө нэг өөрөө баг юм хийж чадахгүй байж яг зүгээр ток шоу байвал гайгүй хасан баг. Тэгэхгүй тэгээд ингээд ягаад drag queen гэдэг чинь нэг юм уйдгартай байдаг юм байна штэ. Гисэн сэтгэлдээ плейтаймын хүмүүст үлдээсэн бол дараагийн юм болох байсан байхгүй. Тэгэхээр нөгөө юу гэдэг юм өөгдөл гэх юм уу те. Цаанаасаа л ингэснээс юм билүү гэдэг шиг. Тэгээ яг тэр утгаараа яг тэр би тэр одоо мөрч таарсан дээрээ ер нь зөв юм болсон. Тэгээд тийм болохоор уусаа яг энэ уулзалт мачсан те. Баг гэдэг зүйл үүслээ. Тэгээд тэ олон төрлийн үүслээ гэдэг. Тэгэхээр яг айгуу тийм зөв болсон шүү дээ. Одоо тэг өөрийнхөө баарнаас өөр тийм гадны баар дээр драг гарч ав. Үгүй. Ер нь бол юм ярилцсан ажил хийвэл юу ингэхээс ер нь би чинь дээр тэр нөгөө шоунуудаас марч тэгээд нөгөө бас миний бас нэг давхар цуулдал юу гэхээр би нөгөө Монгол дуунууд ерөөсөө мэддэггүй. Тэгээ Монгол дуунууд мэдхгүй болохоор нөгөө тэрийг яаж ингэж гоё хөгжилтэй болгож явах вэ гэдгийг мэддэггүй. Тэгээ ганц хоёр мэддэг дуу байсан болохоор тэ цохны цаанаас тэгээ дэрий чинь болохоор би чинь ингэ нөгөө драг болохтой болох. Тий драг болохтой Монголын тэр артын нууц ер нь бол айгүй тийм гоё эротик штэ. Тэгээ тэр цонхыг цоолцсон гэдэг нь нөгөө нэг онгон хал соосон гэж утгатай ч юм уугүй ч юм те гэдэг тиймэрхүү утгаар орж болно те. Тэнгүүтээ задгай цагаан үлэн гэдэг үлэн буурын ажлын тухай жишээлбэл гэдэг шиг тэгэхээр яг тийм те янжуур тамхины тухай дуучсан те нөгөө нэг хүүхдийг чинь нөгөө нэг аливаа тамхиттай гэдэг штэ. Тэгээ янзын өнгөштэй тэнэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү яжлал мэжлэлтэй тэр нөгөө нэг тэр дээр үеийн тэр нөгөө нэг дуунуудын үгийг сайн мэдээд тэр яжлыг сайн мэдэх юм бол уг нь бол яг нөгөө Монгол төрөөр юм драг шоу хийхэд айгуу сонирхолтой. Ганц би дууны үг мэддэггүй. Гэтэ одоо та ариун натаа хоёр зааглыг бол хийж байгаа. Ер нь ихтэй 2 3 удаа л хийсэн шүү дээ. Бүтэн 2 жилийн хугацаанд. Үзэгчдэд сонирн байж магадгүй дараа хийцээ хийх үү та. Ер нь тэгэл ариунаас шалтгаална да. Цаад ч байхгүй бол би нөгөө нүрээ бодож чадахгүй. Тэгээд яг хоо тэг сэдвээ гаргаад ярьчих юм бол ойлгохойш хоёулаа аманцар юм чинь тэгэл яаж бол яаж хийх л хэл та. Тэгэхээр та нар драг шоуны юу по хажаагийн драг шоуг үзмээр байгаа юм. Доогоор хаягийн дагаад мэдээл авч болох нь биш үү? Тийм. Ерөө хийх бол тэрэн дээр ч угаасаа пост тавина шүү дээ. Тэгэхээр таныг энэ дээр плаг дээр нэг авчирээ. Заарлаа. Би таны нөгөө нэг юм шүлэгтэй өөрөө яасан шүлэг мүлэгтэй юм ч байдаг шүү дээ. Тэгэл мартаад бас. Яг хоо ганц хоёр үзүүлбэр бол байгаа л да одоо шүү. Гэхдээ тэр хувцсан энэ байхгүй болсон. Vagina-гийн уу шиг үү те. Some of them are hairy. Магадгүй ариун натаа та хоёр зааглыг энэ дээр нэг өдөр хийж болно шүү дээ. Тэгэхээр чи нөгөө манай хартай нөхөр уурлаад байна л та. Би ч одоо нөгөө 20 хэдэн жил хамт амьдарч байгаа. 23 жил хамт амьдарч байгаа нэг хүнтэй. Тэгээ тэр хүн маань ер нь бол намайг болж өгвөл баг гэрээсээ гарахгүй санаатай байдаг. Би л өөрөө жоохон юу гэдэг те дураараа дөрөгдөг болохоор л хамаагүй шүү дээ гардаг болохоос. Тэгэхээр тэгээ хүнийг чинь бас тэгээд уурлуулах наашаа гэдэг бас байна. За. Бараг л ингээд дуусах уу да. Тэндүүл нэмэх 18 ярьлаа. Драгийн ирээдүйн л. Энэ глобууд юм мэдээд байгаа юм шүү дээ. Тий.
Тэрэн дээр бол ер нь бол драг тэгш тийм олон байх боломж байхгүй. Одоо нэг тэрийг Японд драг нь ер нь хэрэг ярьж байна шүү дээ. 400 баар гэдэг. Гэтэл драгууд нь зөвхөн шүү дээ. Японы. Бичиж байгаа юм. Явж байгаа. Ер нь Японы баарууд хэрэг драгтай. Яг тэр Шинжику Ничоме гэдэг газартаа болвол драг үзүүлдэг ер нь 2 л баар байгаа. Одоо чинь Монгол драг кинг гэж гарч ирдэг шүү дээ. Гадаадад яг кингүүд байдгүй. Драг кинг ер нь ховор. Ягаад тэр нэг драг кинг ч болохоос ингээд нэг юм амар гламурс байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм entertainment гэх тухай айгу тийм юу байдаг. Тэгэнгүүт ч нэг драг кинг ч яг тийм fabulousness гэдэг юм жоохон дутагдаад байдаг болохоор хүмүүс яг үзье гэдэг юм жоохон бага гаддаг байхгүй юу? Олон үст. Тэгэхээр нэг тэр утгаараа Монголд те жишээлбэл Black Drag King гэдэг яг үзүүлбэр гаргаж ирж ингэж те хүмүүст таниулаад ингэж хоёулж байж чинь өөрөө бараг тэднүүсээс илүү advanced те төрүүлээ явцсан байгаа зүйл байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь Drag Queen-д хувьчсан те ер нь бол Монгол харьцангуй бас олон Drag Queen-тэй болсон гэж санаад байгаа. За тэр Токиогийн тэр 400 баартай гудамжтай. За нэг 2 баарных нь гадаа нь зүгээр ингээд нөгөө хүмүүстэй ингэж хувцалчаад хүмүүстэй тулгаа ууж яадаг хүмүүс бол байдаг тий. Яг тэгээ үзүүлбэр гэдэг утгаар нь гаргадаг баар дээрүүд л 2 байсан. Одоо баг ганцхан болсон байгаа шүү. Тэгээд яг драг queen-ууд нь илүү шоу үзүүлэх гэхээс илүү телевизээр орсон. Тэгэхээр нөгөө нэг зурагтаар гардаг тий. Юу гэдэг RuPaul энэ шиг гэсэн үг байхгүй юу? Оо, Японд уу? Тэгэл яг ингээл нөгөө нэг юм ток шоу энэ төр дээр өөрсдөө саналаа хэлээ. Тэгээд нөгөө нэг драг queen чинь ер нь арай жоохон нөгөө өөр өнцгөөс харж хурц юм хэлдэг штэ. Тэгээд нөгөө японочууд ч болохоор шин юмд ингэж нөгөө тэгж шууд нүрлөнд харж байгаа шууд хэлж чаддаг. Тэр цаг гэдэг утгаар нөгөө драг queen-д телевизийн шоуд орохоор илүү сонирхолтой юм шиг байна. Тэгээд яг тэнгуүч яг миний үед таньдаг байсан одоо за нэг 10-20 драг queen гэдэг. Тэднээс ч одоо баг бүгдээрээ юу ТV талент болсон. Ер нь тэгээд мөн төрөг савлт юм шиг л. Тэгэхээр яг тэр Тайланд маланч тийм тэг олон жуулчд ирдэг газар биш бол тэгж бүр амар олон драг queenтэй болно гэж бол хэцүү. Гэхдээ яг нөгөө үеийн ингээд нөгөө жоох ингээд өөрчлөлт явдаг шүү дээ. Тэгэхээр дараагийн нөгөө үе гэдэг зүйл ч өөр айгуу чухал. Тэгээ яг тэр хүмүүс чинь илүү сонирхолтой үзүүлбэр оруулж ирсэн гаргаж байна те. Яг хуучууд нь тэгэл дээрээ ингэдэг байсан ингээл яриа сууж яхаас гэдэг шүү. Тэгвэл монголч бас Аз дундаа өөр л юм байна. Кингүүд гаргав. Ер нь бол Тайванд жишээлбэл драг queen гаргадаг бараг байдгүй шүү дээ. Тэгээд юу гэдэг ганц 2 драг queen-ууд нь бүгдээрээ тэр RuPaul-ын шоу моул Америк руугаар явсан. Тэгээд яг тэднээс нь Тайванд очоор яг бүр нэг том заал туристлээд юм хийдэг. Гэхдээ нэг байнгын драг queen-ийн шоу өнтер бол бас сөө гэдэг ч юм уу тий. Ер нь гадны улсууд яг юм дотоодынхоо гэх юм уу ер нь энэ драгийн талаар ямар ойлголттой байдгийг ер нь тэр талаар хүмүүст уулзж ярилцж юу эсвэл таны харсан харах өнцгөр тэр ер нь ямар хөө нөгөө зурагтаар үзсээр хагаад ер нь айгуу дуртай. Тэгээд дуртай болцсон болохоор ерөөхдөө ингээд хамт яаж ингээд зураг мурах болчихстой сонирхолтой шүү дээ. Тэг гэдэг утгаараа хүлээж авдаг. Гэхдээ бас ингээд нөгөө юмны хөгжил бас жоохон өөр л болоод ах шиг үлээ. Би чинь 2007 онд тэр Лондонд байхад бол драг queen-ууд амар их байсан. Юу гэдэг юм гоё театр театртай тий. Сая бодлон утсан чинь баг байхгүй болсон. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг тий нэг удаараа хитрхийн энгийн зүйл болсон. Тэгээ нөгөө нэг тийм хүн чинь содон юмыг гарах гэж очдог шүү дээ. Тэр нөгөө содон байхаа болцсон байж бас магадгүй. Яг тэр нөгөө хөвч усууд. Тэгэнгүүт ч нөгөө содон байхаа болчихгоо ч яг тэр драг queen-ууд нь өөрсдөө тийм реалити шоу ч юм уу тий телевизийн шоу муу ч юм уу тиймэрхүү зүйлүүд рүү илүү ороод ингээ явцсан нэг тиймэрхүү зүйл бол ажиглагдсан. За ингээд хоёлаа өнөөдөр ярьцлаа дуусгая. Амт цагчлаа хоолооч өчлөө. Бараг л 3 удаа ингэсэн юм шиг болсон шүү дээ.
Миний яаж ч бодог ингэчээд ингэсэн юм шиг тий. Тэгээд өнөөдөр Toyota хамт байсан та нарт баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэр иргэсийхээ нэг баяр ингэж боддгоо шүү гэдэг. Тэрийг нь постоор л хэлчихье тий. За эсвэл баг энэ хаглуулаад. Тий. Тэгээд by the way нөгөө биш нэг түрүүн хэлжсэн тий. Царайлаг байсан бол би улам хөөрхөн болох гэж бодох байсан. Царай муутай юм чи нэг жоохон өвөрмөц бодсон дээрх гээд. Тэгээд нөгөө нэг мейкап чин иргэсийг тэгээд цаатшин бол ингээ хүнийг амар гоё болгож боддог шүү дээ. Тэгэл тэгсэн. Гэхдээ чи намайг гоё болгож болохгүй шүү. Ер нь тэгээд нэг юм тэ жоохон сараач байгаа юм шиг ингээ хайчихсан. Тэгэхээр чи нэг дараад нь манай өсөлтөж намайг хүнийг мухай харагдвал боддог гэж яаж ч юм шүү гэдэг. Үгүй тийм байхгүй шүү дээ. Чинь тэр тухайн хүнийхээ онцлогийг гаргаад бүр тодорхойлоод тэгээ ингээ амар гоё бодож чадчихна гэж бол энэ болстой чихээ байсан. Би чи юу бодож байгаа гээл гараа. Зэ ингээд дараагийн дугаар хүртэл